янзын хариулт гаргаж аваад хүмүүсээр үнэлгээ авсан шүү дээ. Алин дээр вэ гэдэг. Тэгээд тэрийг ингээд өгдөл цуглуулчихна. Олон янзын асуултууд байгаа. Тэрэнд харгалзсан энэ хариултууд тийм. Жишээлбэл supervised fine tuning дээр болохоор бид асуулт байгаад хүнээс хариултыг цуглуулж исэн бол одоо асуулт байгаад тэр дээр хоёр янзын хариулт байгаад аль нь илүү вэ гэдгийг цуглуулсан гэсэн үг тийм. Одоо мэдээж бид энэ дээр бол хариултыг нь авах нь илүү гэсэн үг тийм. За энэ өгдлөө бид цуглуулчлаа. За дээр энэ өгдлөө бид яаж ашиглах юм бэ гэвэл одоо reinforcement learning гэдэг юм маань орж ирж байна гэсэн. Human feedback гэдэг маань сая хэсэг шүү дээ. Хүмүүсээс үнэлгээ авсан тийм цуглуулсан. Тэрийг бид human feedback гэдэг аа. Одоо биднээсээ бид reinforcement learning гэдэг юм ашиглаад сурах гэдэг юм гэсэн. Тэгэхээр сүрэг үнэлгээг одоо бид ашиглах гэсэн тийм. Нэг нь нөгөө хүмүүсээ илүү гэдэг юм бид ашиглах гэдэг гэсэн. Тэгэхээр бид өмнө ашиглаж байсан одоо negative log likelihood тийм SFT-г бид ашиглах боломжгүй. За reinforcement learning гэдэг маань өөрөө бол database байсан аргачлал ерөнхийдөө шагналаас суудаг гэсэн. Шагнал гэдэг маань одоо ямар нэг юм үйлдэл хийхэд тэр нь амжилттай юу амжилтгүй юу гэдэг сигнал байгаа гэсэн. Тэндээс ингээд туршсаар агаад юугаа сайжруулах аргачлал гэсэн. Одоо төгөөний төсөөллөөр бол supervised гэдэг маань багш нь хариултыг чинь хэлж өгөөд чи зүгээр тэрийг хараад дуурайж сурч исэн бол reinforcement learning дээр болохоор багш чинь чам шагнал өгнө шүү дээ. Зөв байна, дүн тавьдаг ч юм уу тийм 5 4 ч юм уу. Тэгээд дүнг хараад чи өөрөө сурах хэрэгтэй байна. Зөвхөн дүнгээс гэсэн үг тийм шагналаас. Тэгэхээр мэдээж маш хэцүү. Зөв хариултыг олохын тулд маш олон юм өөрөө чи олон юм туршиж зөв хариулт ямар үед шагналж ихс чинь гэдгийг ажиглаж тийж сурах хэрэгтэй болно гэсэн. За энэ шатлал маань дотроо ахад бас хоёр хэсгээр хувааж болно. Эхний шатлал маань бид нар reward model гэдэг юм сургана. Энэ маань ахад тусдаа загвар. Бид нар өдөрт болохоор ганцхан загвар ярьсан гэсэн тийм. Тэгэхээр одоо эндээс эхлээд хоёр өөр тусдаа загвар ярьж эхэлсэн гэсэн. Тэрний нэг маань одоо нэмэгдэж байгаа нь reward model гэдэг загвар. Энэ загвар маань яг нэрнийхэн дагуу шагнал өгдөг загвар гэсэн. Хариулт өгөөд тэр хариултыг хараад тэрэнд үнэлгээ өгнө гэсэн үг шүү дээ. Шагнал. Үнэлгээ шагнал гэдэг солиод ярьж байна тийм. Мэдээж бид нар хүмүүсээс цуглуулсан үнэлгээ байгаа. Тэрийг бид нар одоо тэрнээсээ шууд сурахгүй эхлээд бид нар тийм нөгөө үнэлгээ өгдөг загвар сурах гэдэг гэсэн үг тийм. Тэгээд үнэлгээ өгдөг загвар сурсныхаа дараа дараагийн шатлал руу орно гэсэн. За тэгэхээр reward model буюу шагналын загварын талаар ярьж эхэлье. За хэж нэр томьёо сэргийлэх юм бол шагнал буюу reward гэдэг маань өгсөн загвараас гарч байгаа хариултанд үнэлгээ өгөөд одоо оноо өгч юм гэсэн үг тийм. Value буюу үнэлгээ хариултыг үнэлсэн тоон утга. Яг бидний хэрэглэн дээр болохоор энэ хоёр маань ерөөдөө адилхан, value reward хоёр маань адилхан. Юун дээр болохоор ерөөдөө бол энэ хоёр маань арай өөр. Reward гэдэг маань одоо алхам тутамд авч байгаа шагналаа хэлж байгаа. Value гэдэг маань нийт авсан шагналыг хэлж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл юу яаж болох вэ? Одоо покер тоглож байгаа юм тийм. Тоглох болгонд покер буруу жишээ. Шатар. За шатар байж болно тийм. Шатрын ихтэй шатар дээр бас жоохон төвтэй. За нөгөө даам ч юм уу гэж байна тийм. Даам тоглож байна. Хүү нөгөө айлын идэх болгонд нэмэх нэг шагнал аваад өөрөө юу алдах болгонд хасах нэг гэсэн шагнал авч иж болно шүү дээ. Тэгэхээр ингээд тоглолтын туршид ингээд алхам дотор шагналууд ирж юм тийм нэмэх хасах нэг. Тэрийг бид нар шагнал гэдэг. Үнэлгээ буюу нийт value гэдэг маань тэр нийт одоо шагналыг хэлж байгаа гэсэн тийм. Тэгэхээр ерөнхийдөө хожих буюу гэдэг эцсийн үнэлгээ гэсэн.
Тэгээс нөгөө нэг ялгаа нь болохоор reward гэдэг маань ерөөхдөө бид нэр одоо яг тухайн үед авч байгаа шагналыг хэлж байгаа бол value гэдэг маань яг одоогийн нөхцөл байдалтай хамааралтай гэсэн үг. Яг одоогийн энэ нөхцөл байдал хэр байна вэ гэсэн үг. Яг жинхэнэ авч байгаа шагнал шүү дээ. Одоогийн нөхцөл байдал хэр сайн явж байна. Одоо шатад тоглож жоохон хожоод ирэх юм бол value маань өснө гэсэн үг тийм. Жоохон хожигдоод ирэх юм бол value маань багасна гэсэн. За тэр дараагийн нэр нь болохоор policy model. За policy гэдэг маань монголоор болохоор одоо бодлого гэсэн үг тийм. Бодлогын загвар гэдэг маань бодлого буюу одоо яг шийдвэрийг гаргаж байгаа загвар гэдэг гэсэн. Одоо шатраар бол нүүлтийг хийж байгаа загвар тийм. Энийг одоо ийшээ нүүр гэдэг тийм нүүлтийг хийх загвар. Бидний хувьд болохоор одоо өдийг хүртэл ярьж ирсэн large language model маань policy model. Тэгээд би одоо policy гэж ярих юм бол та нар нөгөө large language зүгээр одоо өдийг хүртэл ярьж ирсэн загвар болно гэсэн. Тэрнээр нэмэгдэж ирж байгаа нь reward model буюу шагналын загвар гэж энэ тусдаа. Тэгээд шагналын загвар болохоор хариултанд шагнал өгч сурна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд preference data гэдэг нь бас ярьсан тийм. Хоёр төрлийн хариултыг аль нь илүү вэ гэдгийг тэмдэглэсэн тийм үү. За энэ нэр томьёонод турчиж байна. За хэрвээ ингээд хүний үнэлгээ бид байгаа бол тэр үнэлгээнээс шууд ингээд суралцаад policy-го одоо policy-гээ бид нөгөө language model ярьж байгаа шүү дээ. Эцсийн загвар шууд сургаж зам энийг бол шууд зам гэж хэлэх юм бол арай тойрог зам маань эхлээд хүний үнэлгээнээс reward model буюу тийм загвар өөр загвар сургаад үнэлгээний загвар сургаад тэр үнэлгээнийхэн загвараас эцсийнхэн policy-г сургах гэсэн юм. Тойрог замаар явж юм гэсэн. Хоёуланг нь боломжтой. Би дараа нь шууд замаар сурах аргаас тайлбарлана. Гэхдээ одоо голчлон зөвхөн хэрэглэж байгаа нь тойрог зам ашиглаж байгаа. Тэгээд яагаад тойрог зам нь илүү вэ гэдгийг бас бид ярьж болно. За жишээлбэл ингээд бүх боломжит хариултууд байгаа. Тэн дээр бид нэг ингээд үнэлгээ тий байгаа шүү дээ. Энэ функц стори гэж боддог. Гэхдээ бид хүнээс мэдээж цалинжуудаа ингээд ажиллаж байгаа юм чинь хязгаарлалт мод юу авч чадна шүү дээ. Сампл тий. Тэгэхээр нэг хитэн цэгүүд гэх юм уу хүмүүс энэ хариултанд ийм үнэлгээ энэ хариултанд 10 гэсэн энэ 7 гэсэн. Ингээд хариултад хүмүүсийн үнэлгээг цуглуулж болно. Тэгэхээр энэ хоорондоо маань маш их одоо нэг юунууд байгаа. Gap гэх юм уу завсар зайнууд. Одоо эндээс өөр нэг хариултанд ямар үнэлгээ өгөх вэ бид мэдэх боломж байхгүй. Хүмүүсээс бид нэг тодорхой хэмжээний хариулт үнэлгээнүүдийг цуглуулсан байна. Тэгэхээр reward загвар гэдэг маань энэ үнэлгээнүүдийг хараад сураад эндээс суралцаад тэгээд ямар ч хариултанд үнэлгээ өгөх чадвартай болох загвар гэсэн үг тийм. Тэгэхээр хүмүүсийн үнэлгээнүүдийг хараад тэндээс зүү тогтыг хараад за хараал хийж болохгүй юм байна тийм. Хараал хийх юм бол үнэлгээ буурчт юм байна гэдгийг зүү тогтыг сурна гэсэн үг. Эсвэл одоо буруу хариулт өгөх юм зохиож хариулт өгөх юм бол үнэлгээ буурж ийн гэдэг. Гэдгийг зүү тогтыг суралцаа загвар маань тэгээд дараа нь өөр ямар ч хариулт өгсөн тэрийг үнэлгээний бидэд өгөх чадвартай болно гэсэн. Мэдээж хүнтэй бол юу алдаа гарах тэр маань бас алдаа гаргаж болно. Гэхдээ гол нь ямар ч хариултанд үнэлгээ өгөх боломжтой болж байна. Interpolate гэж үзэж болно, extrapolate гэж үзэж болно. Ерөнхийдөө бол зөвхөн ерөнхий суралцах гэдэг адилхан шүү дээ. За яагаад ийм тойрог замаар явсан бэ гэхээр бидний хэрэгэлдэг одоо нөгөө арай хэрэгэлдэг алгоритм маань on policy алгоритм байна. On policy гэдэг маань юу юм бэ гэхээр зөвхөн яг одоогийн байгаа загвараас хариулт гаргаж аваад тэндээсээ суралцах боломжтой гэсэн. Тэгэхээр хичээлэл наанаа ингээд загваасаа 1000 хариулт цуглуулаад тэрийг хүмүүст харуулад үнэлгээг нь аваад тэгээд ингээд загвараас сургая гэхээр болохгүй гэсэн. Яг тэгвэл эхний одоо 10 үнэлгээнд дээр загвараас сургуу загварч өөрчлөгдөж штэ. Тэгээд өөрчлөгдчихгүүд тэр өмнөх хариултуудаас сурах боломжгүй болчихсон. On policy гэдэг маань яг л хамгийн сүүлийн яг хамгийн одоогийн байгаа загвараас
хариултууд маань гарч ирэх хэрэгтэй гэж. За тэгээ яагаад ийм байх хэрэгтэй юм бэ гэдэг маань бас дараагийн юм дээр гарч ирнэ. Мэдээж off policy алгоритмууд байгаа. Гэхдээ одоохондоо тэр маань хэрэглэгддэг болохоор. Тэгэхээр ингээд үнэхээр хүмүүсээс сурах гэх юм бол яах хэрэгтэй вэ гэхээр загвартаа нэг за 10 асуулт өгөөд 10 хариулт аваад тэрийг хүмүүст үзүүлээд үнэлгээг нь аваад тэгээд тэр үнэлгээг нь буцааж загварт руугаа оруулаад сургана нэг апдейт юм эсвэл тийм. Тэгэнгүүт дахиад шинэ 10 асуултанд хариулт өгөөд дахиад хүмүүсээ тэгэхээр ингээд сурах явцад маань хүмүүс маань оролцох хэрэгтэй болно. Загвараас сууж явах тийм чи тэр 10 тогтмол сууж явах хэрэгтэй гэсэн. Тэгээд мэдээж энэ бол бүтэхгүй шүү дээ. Загвар чинь хэдэн мянган апдейт хийх өөрчлөлт хийх ёстой. Тэгээд тэр олон хүмүүсийг суулгаад ажиллах боломж үнэхээр байхгүй. Тэгээд тэрний оронд нөгөө шагналынхаа үнэлгээнийхээ загварыг хүмүүсийн оронд ашиглах гэсэн. Шагналын загвараас сурахад бол онлайн энэ гэсэн юм байхгүй. Одоо хүмүүсээс зөвлөсөн даатанаас сурч болно. За асуулт байгаа. Яаж эхэлж байгаа гэхэд асуулт ирнэ. Тэндээс загвараас хоёр янзын хариулт авна. Тэндээс хүн хараад А дээр үү Б хариултан дээр үү гэдэг хүн сонголт юм тий. За одоо энэ сонголтоос бид нэр reward model гэдэг юмыг сурах гэсэн. Тэр загвараа бид ингээ R-аар тэмдэглэж юм бол энэ загвараас гарч байгаа юм маань одоо юу биш. Бидний өмнөх загварч болоход дандаа ингээ үгнүүд гаргаж ирсэн тий. Одоо энэ загвар маань ганцхан тоо гаргана гэсэн. 0.5 ч юм уу 0.61 ч юм ийм тоо гаргадаг загвар гэсэн. Тэгээд энэ хоёр тэгэхээр энэ хэрвээ хүн А Б-гээс дээр гэж үзэж явах юм бол А-гийн үнэлгээ. Тэгэхээр А-гийн үнэлгээ гэдэг нь нэг тоо гэсэн. А бид нар загвар маань одоо энэ хоёр юмыг харьцуулдаг загвар биш. Зөвхөн хариулт болгонд үнэлгээ өгдөг загвар тийм. Тоо үнэлгээ. Тэгэхээр А-гийн үнэлгээ Б-гийн үнэлгээнээс их байх ёстой. Тэгээд ингээд ийм үнэлгээ өгдөг загвартай болчих юм бол тэрүүгээр ашиглаад одоо нэг policy-га буюу одоо нэг бичиг үг хардаг загвараа суулгана гэсэн. Тэр маань мэдээж одоо бодох юм бол аль болох өндөр үнэлгээтэй л хариулт гаргахыг хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ өндөр хариултууд маань аль болох өндөр үнэлгээ авч ивэл тэр маань бидний зорилт гэсэн. За тийм энэ бүх юмыг одоо яаж хийх вэ гэдгийг яриа тий. За тэгээд жоохон юу руу хүний сонголт руу орж ирж байна. За та нар ямар сонголт хийдэг вэ гэдээ бодож үзье тий. Тэгэхээр AI гэсэн хүний одоо юу psychology юм тий. За хүн яагаад нэг юм нөгөө юмас илүү гэж үздэг юм бэ? Жоохон бодож үзье тий. Тэнд хүний толгойн дотор ямар процесс явагдаж байна? Тэгэхээр нэг онол нь болохоор бид нар хүн дотроо сонголт болгоход үнэлгээ өгөөд тоон үнэлгээ тий толгойн дотор. Тэгээд тэр хоёр үнэлгээ тоон үнэлгээ хооронд харьцуулаад тэгээд аль мэдээж аль илүү үнэлгээтэй сонголт хийж байгаа. Тэгээд ингэж төсөөлөе тий. Жишээлбэл тий за аль мэдгүй шийгаа идэггүй асууя тий сонголт байна. Алийг сонгох вэ? Хэрвээ алим зөвхөнлөгийн маань тий энэ тий хүний одоо толгойн дотор өгж байгаа үнэлгээ шивганд өгж байгаа үнэлгээ явах гэсэн тий. Хэрвээ энэ хоёрт өгж байгаа үнэлгээ маань хоёулаа 5 гэсэн үнэлгээ дотор бид бодож байгаа бол бұл сонголт ихтэй бид алийг сонгож магадгүй шүү дээ. А ч хийж магадгүй Б ч хийж магадгүй. Алим ч хийж магадгүй шивгаас сонгож магадгүй. Тэгэхээр энэ хоёрын зөрөө үнэлгээний зөрөө 0 байх юм бол сонголт маань 50-50 гэсэн. Тэгэхээр энд байх хэрэгтэй. Одоо би функцээр нөгөө хоёр сонголтын зөрөөг нь зураад байна л да. Тэгвэл зөрөө байхгүй үнэлгээ маань дотор бид нар хоёр сонголт үнэлгээ зөрөө байхгүй гэж бодох юм бол алийг сонгох магадлалтай 50-50 гэсэн. За нөгөө талаас болохоор хэрвээ аль нэг нь тий чил алимыг бид нар одоо энэ юутай харьцуулж байна. Одоо салат ч юм ногоо ч юм тий алимд нь илүү дуртай байж болно шүү дээ. Тэгэхээр алимны үнэлгээ хамаагүй илүү байх юм бол ногооноос илүү. Тийм бол мэдээж алимыг сонгоно бид нар тийм. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа маань юу юм бэ гэхээр хэрвээ зөрөө их байх юм бол
тэр илүү үнэлгээтэй бид нар сонгох магадлал нь өндөр шүү дээ. Мэдээж хэрвээ нөгөө тийшээ тэр сонголт маань илүү бага үнэлгээтэй байх юм бол тэрийг сонгох магадлал маань 0 руу явах шүү дээ. Тэгэхээр бид нар нэг юм функц зурх хэрэгтэй болж байгаа. Энэ үнэлгээ бага сөрөг байх юм бол 0 байж байгаа. 0 яг 0 адилхан үнэлгээтэй 0 дээр байх юм бол 50 болоод тэгээд цаашаа үнэлгээ зөрөө маань ихсээ явчих юм бол 1 дээр орчдөг ийм функц зурж байгаа. Эсвэл ерөнхийдөө иймэрхүү байна гэсэн үг. Өөр одоо бид нөгөө боломж байхгүй тийм. Тэгэхдээ яг ийм математик функц угаасаа байдаг. Энийг одоо сигмоид гэж нэрлэдэг байна. Бид тэр юм дээр бол маш их ерөнхийдөө AI бол машин learning маш их хэрэглэдэг энэ функц. Тэгээ хэлбэр маань тэр байна. Нэгийг хуваах нь нэгдээ нэмэх нь хасах x-ийн экспонент гэх ийм хэлбэртэй функц. Яг тэр юу нь хамаагүй, яг томьёо нь хамаагүй. Гол хэлбэр нь ийм гэсэн үг тийм. Ийм хэлбэртэй сигмоид хэлбэртэй функцээр хүний одоо сонголтыг бид яач чинь загварчилж чинь гэсэн. За ингээд энэ хоёр value байгаа юм байна. Тэгэхээр value-гоос бид сонголтоо ингэж магдлаар хийх юм тийм. Энд дээр асуулт байна уу? Зөвшөөрч гинэ үү? За. Өөр үедээ загвартай хүмүүс хийж магадгүй байна. Тийм. Үнэлгээ гэдэг маань нэг юм сонголоод нэг юм зоохон юу нэ? Хоёрнаас нэг сонголт нэг юм зоохон тийм байж болно. Хэрвээ үнэхээр ялгаа нь хамаагүй их байх юм бол тийм. Хэрвээ ингээд ойролцоо үнэлгээтэй юм бол бас чи өнөөдөр аль нэг сонгож байгаа нь маргааш юу сонгож магадгүй шүү дээ. Дараагийн удаа асуулт тийм. Хэрвээ үнэхээр чанд адилхан байгаа бол яг загвар маань болохоор нэг хүн дээр ч гэсэн хэрэглэгддэг байх. Энэ ихэндээ тийм эдийн засгийн загвар байх. Тэгээ би яг сайн мэдэхгүй байна. Ерөөдөө санаа нь бол юм. Олон дээр ч хийсэн байна тийм. Олон дээр эсвэл нэг хүн дээр ч хийсэн болох. Тэгэхээр энэ өөрөөсөө яг үнэн байх шаардлагагүй. Ерөөдөө зүгээр ийм байж гэж бодчиход та нар хэрэг зөвшөөрч ийгэл болно гэсэн тийм. Яагаад ийм бид нар яриад байгаа юм бэ гэхээр хүмүүсээс авч байгаа энэ нэг юу аахгүй алийг илүү вэ гэж үзсэн юм байгаа шүү дээ. Бид нар энэ нөгөө доторх тоон үнэлгээг хэмжих боломж байхгүй. Бид нар толгоон дотор өгж байгаа тоон үнэлгээг бид нар үгээрээ илэрхийлэх боломж байхгүй шүү дээ. Тэр маань толгоон дотор бүх явагдаад алийг илүү үзэж байгаа гэдгийг бид нар үгээрээ илэрхийлж чадж байна тийм. Тэгэхээр бидний ажиглаж байгаа юм маань энэ хүмүүсээс авч байгаа юм. Тэгээд энэ бид цаана байгаа энэ тоон үнэлгээг жоохон яг таах гэдэг байгаа байхгүй. Хэд ямар үнэлгээ хүмүүс өгöd байгаа юм бэ? За энийг маань Bradley Terry загвар гэдэг. Тэг мэдээж өөр загварууд бас байгаа тийм. Зүгээр энэ загварыг бид хэрэглэн гэсэн. Гайгүй тийм. За тэгэхээр хүн толгоон дотор бид нар ийм үнэлгээ тоон үнэлгээ өгдөг гэж бодчихлоо. Тэгээд тэр үнэлгээнээс хамаарат аль нэгийг сонгодог юм ингээд ийм томьёогоо сонгодог гэж бодчихлоо. За reward загвар маань тоон үнэлгээг өгдөг загвар байна тийм. Энийг бол бид мэдчихэж байгаа ш тоог нь мэдчихэж байгаа. За тэгэхээр биднэрт одоо байгаа нь энэ байна тийм. Загвараас гарч иж байгаа үнэлгээнүүд байна. А, Б үнэлгээнүүд байна. Хүнээс болохоор энэ нь гарч иж байгаа ш. Тэгэхээр одоо асуудлыг тань харж байна уу? Бид нар энэ тоон утга шууд бол байхгүй. Бид нар байгаа нь энэ хоёр хооронд харьцуулсан загвараас гарч иж байгаа маань энэ хоёр. За энэ тэгэхээр одоо яаж сурах вэ гэсэн үг тийм. Тэнгүүд мэдээж энэ хоёрыг шууд ингээд яаж болох вэ? Одоо нэг загварынхаа юу бодно гэсэн. Загвар маань аль нэг нь илүү гэж үзэх магадлал юу юм бэ гэхэд яг адилхан томьёо ашиглаад загвар маань А, Б-гээс илүү гэж үзэх магадлалаа яг адилхан томьёогоор бичиж байгаа юм. Тэгэхээр за хоёр хариултын аль нэг нь илүү гэж загвар үзхийг бид ингээд ийм томьёогоор бичиж. За одоо бид яг адилхан хэмжүүрийг гэдэг биш үү? Хүмүүсээс цуглуулсан маань энэ хэмжүүр тийм аль нь илүү вэ гэдэг. Загвараас бид нар бас аль нь илүү вэ гэдэг магадлалыг бодчих юм. Одоо тэгвэл яаж сурахыг та нар тааж чадах вэ?
Тийм, угаасаа хариулт нь байна. Загвараас гарч байгаа магадлал яг адилхан тийм үү. Нөгөө дараагийн үгийг тааж ирсэн шүү дээ. Дараагийн үгийг таах чинь бид нар хариулт нь байгаа магадлал нь биш. Тэр хоёрыг negative log likelihood ашиглаад нийцүүлж ирсэн шүү дээ. Адилхан болгож ирсэн. Энэ дээр одоо чи та нар энийг зүгээр үг гэж бодсон ч болно тийм. Ерөөсөө 0 1 гэдэг үг гэж бодсон ч байна шүү дээ. илүү 1 B илүү 0 0-ээс бүтсэн үг. Тэгээд загвар маань бас 0-ээс бүтсэн үг тийм байна. Тэгэхээр энэ хоёрыг яаж хооронд адилхан болгохыг яг л өмнөх хэрэгэлдэг negative log likelihood бас ашиглаж байна. За сайн давтаад хэлж байна тийм. 0 гэсэн утга байгаа. Мэдээж хүмүүсээс магадлал ирэхгүй бид нар хүмүүс би энийг 58% илүү гэж үзэж байгаа гэхгүй. Хүн бол зүгээр энийг илүү гэж үзэж байгаа. 0 1 гэсэн тоо утгууд байгаа. Загвар маань бол яг магадлалыг хэлж байгаа тийм. За энэ 78% илүү юм байна. Тэгээд cross entropy loss бид нар үстэй cross entropy negative log likelihood юу гэдэг бид адилхан ашиглаж байна. Яг л энэ загвар. Хэрвээ А Б-гээс илүү гэж хүн үзэж байгаа юм бол загварынхаа тэр сонголтыг адилхан сонголтыг бид нэр магадлалын өсөж шүү дээ. Хэрвээ хүн А илүү гэж үзэж байвал загвар маань ч гэсэн А илүү гэж үзэх ёстой тийм үү. Тэр магадлалыг бид нар ихсэж байна. Энэ маань нөгөө магадлал ихсэгдэг юу шүү дээ. Алдагдал шүү дээ тийм. Тэгэхээр хүн А Б-гээс илүү гэж үзсэн бол бид нар энэ магадлал А-гаас илүү гэж үзэх юу байгаа. Магадлал. Тэгээ энэ магадлал маань яаж ямар томьёотой хэлгээд түүний нөгөө ийм хэлбэртэй функц байгаа шүү дээ. 0-аас 1 рүү явдаг. Сигмоид гэдэг. Тус бүрийнх нь юу бодоод, үнэхээр бодоод, том үнэхээр бодоод зөрүүг нь харна тийм. Тэгээ зөрүүдээр нь түрүүний сигмоид гэдгээ оруулчихгууд бид энэ тав бодсож байгаа. Энэ дээр энэ log negative log нэмээд тэгээд хамгийн эцэст гарч ирж байгаа шаг юу байна? Алдагдлын функц маань юутай вэ гэсэн. Тэгээд алдагдлын энийг зураад үзэх юм бол 2 үний зөрүү байх юм бол ийм алдагдлын функц гарч ирж байгаа юм тийм. Тэгээд мэдээж А Б-гээс илүүгээ хүндсэн юм чи бид нар А-гийн үнэлгээд Б үнэлгээс их болох гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр за мэдгүй. За тэр функцтэй харъя тийм. Цааталт нь одоо харж байна тийм. Хэрвээ А-гийн үнэлгээ Б-гээс 6-аар их байх юм бол цаг маань угаасаа хэд А 6 үнэлгээгээр илүү гэж бодож шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хийгээд байх юм байхгүй тийм. Эсвэргээр хэрвээ А-гийн үнэлгээ Б-гээс 6-аар бага байх юм бол тэр буруу шүү дээ. А-гийн үнэлгээ их байх шүү дээ. Тэгэхээр алдагдал маань өндөр утгатай байж. Тэгэхээр хэрвээ энд ихэх юм бол энэ функцийг багасгаад явангууд энэ доошоо ингээд буураад явна тийм. Буураад яваад яг 0 дээр ирчлээ. Тэгэхээр А, Б хоёрыг адилхан гэж үзэж байна. Бас болоогүй юм шиг доошоо буух шүү дээ. Өшөө буугаад энэ хавцаа ирж иж алдагдал маань 0 эцсийнхаа 0 дээр утгаар явж байна тийм. Тэгээд тэгэхээр А-гийн үнэлгээ Б-гээс доор аж ийм их хэмжээгээр их байж иж бид нар одоо сэтгэл хангаан гэсэн сургалт маань дуусна гэсэн. Гэрээгүй юу? Энд эцсийн юу бол яг амархан болж байгаа. Томьёо бол 2 үнэлгээг бодно. За бид reward моделыг гинт явуулсан яг амьдрал дээр болохоор нөгөө өмнө нөгөө бидний хэрэгжилж байгаа загвар байгаа шүү дээ policy тэрнийг хуулаад
тэндээсээ эхэлж сургаж. Тэгэхээр яг адилхан трансформер загвар. Гэхдээ мэдээ бид үг таахгүй тийм. Үг таахгүй тоо таадаг болох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хамгийн сүүлд үг таадаг хэсэг байгаа шүү дээ. Одоо нөгөө бүх магадлал руу хөрвүүлдэг тэр нэг давхар байгаа. Тэрийг нь өөр юм асуулчих гэсэн. Тоо руу хөрвүүлдэг давхар байгаа асуулчих гэсэн. Сол байж юм бэ? Эдгээр одоо графон өөрчлөлтийг бол хийж үзүүлдэг бол миний сонголт дээр бодит хасах уг нь яг адилхан концепт гэж байна шүү дээ. Тэгээд хүний сонголтоо гэдэг сургасныхаа дараа тест хийж болно шүү дээ. Бид нар бас их түрүүнийхтэй адилхан зарим хөгжлөд салгаж аваад тэрэн дээр сурахгүй тийм. Тэгээд зарим хүмүүсийн үнэлгээг авч үлдээд тэгээд загварынхаа үнэлгээг харна шүү дээ. Загвар маань өгж байгаа одоо нөгөө аль нэг нь илүү гэж үзэж байгаа нь хүний аль нэг нь илүүтэй үзэж байгаа таарч ийн үгүй гэдэг хэмжиж байна. Хэдэн хувийг таарч байгаа гэсэн үг тийм. Мэдээж 100% таахгүй. Ягаад 100% таахгүй? Нэг хүн нөгөө хүнтэйгээ 100% таардаггүй тийм. Түрүүнээс хэлчихсэн. Тэгэхээр одоо бүр ихэр адилхан хүн биш бол хэзээ ч одоо нөгөө 100% хоорондоо биеинд таахгүй. Тэгэхээр эхлээд яг хөө эхлээд хүмүүсийн хоорондоо хэрэг таарж байгаа хэмжээ гэсэн. За нэг хүнийг барьж аваад А Б-ийн алийг илүү вэ гэдэг. Тэгээ нөгөө хүнийхээ юутай ингээд хэр таарч байгаа. Ингээд за жишээ нь дунджаар 75% гэж таарч байгаа бодлоо тийм. За тэгвэл ядаж тэр хэмжээнд бид нар очих хэрэгтэй гэсэн. Тэр хэмжээнд очих боломжтой байх хэрэгтэй. Яг амьдрал дээр хүмүүс илүү гардаг баха. Хүмүүс тэр 75%-аас баг илүү гараад нэг хүн нөгөө хүнтэйгээ таарахаас илүүгээр баг тэр загвар маань хүний үед таарна гэсэн үг тийм. Тэгэхэд тэр утгаар очиж очиж болох. 100% биш тэр 75% таарна. Тэр түрүүний хэлсэн чинь олон хүмүүсийг дундчилж юм бол би энд 5 хүн байгаад энэ 5 хүний олонхын саналыг энэ 5 хүний олонхын саналтай нийслэх юм бол 75 биш тэр маань бүр 85 болоо гэж байна. Тэгээд олон хүний нийлүүлээд байх тусмаа хоорондоо нийлэх үндэсэл явуулж байгаа. Тэр хамгийн эцэг тэрийг шалгах хэрэгтэй гэсэн үг мэдээж. Тэгэхээр яг бид нар энэ сигмоидын тэгээд энэ бүх маань бид нар тааж байгаа шүү дээ. Цаана хүний толгой метр юу болж байгааг мэдэхгүй. Эцсийн эцэс бид нар гэтээ яг хүнтэй таарж ийнэг үе үдийг хэмжиж юм бол тэрэнд бол бидний итгэж болно. Тэр үнэлгээ. Тэр хувийг хараад тэр хувийг өсгөж шалж ивэл ямар ч арга байсан. Энэ арга бол одоо хонд хамгийн өргөн хэрэглэдэг байгаа. Регорд загварыг яаж хийхийг бол ойлгосноо. Би яг слайд хийх байна тийм. Нөгөө өмнө байгаа language загварынхаа хамгийн дээдлэг хамгийн төгсгөлийн юуг авчаяад тэгээд зөв тоон утга болдог загвар хийж байгаа тийм. Тэгээд энэ алгоритмын функцээс тэрийг сургаад тэр загвараа сургаад явах гэсэн. Тэгээд за ингэж ерөнхийдөө reward загвар гэдэг маань болоод эхэллээ тийм. Ингэж суух юм байна. За бидний policy буюу одоо language model-доо эхлээд асуултаа өгнө. Эндээс ингээд олон янзын хариулт гаргаж байгаа юм тийм. Sample хийх болон загвар маань өөр хариулт өгнө шүү дээ. Тэгээд юу маань бидний энийг одоо бид энэ хариулт болгонд үнэлгээ өгөх чадвартай болсон. Хүмүүс тэнд ингээд үнэлгээ өгж байгаа шүү дээ. Аль нь илүү вэ гэдэг тийм. Энэ хариулт нэмнээс илүү гэдэг үнэлгээнүүд өгж байгаа. Тэгээд түрүүний хэлжсэн чинь reward загвар маань яг адилхан трансформер загвар тийм. Тэгээд гаралт нь дараагийн үг биш зөвхөн ганцхан тоол гэсэн. Одоо энэ дээр бид бүх юмудаа өгөөд одоо оролт маань болохоор одоо асуултаа мэдээж өгөхгүй байхгүй шүү дээ. Үнэлгээ өгөх тул ямар асуултанд энэ хариулт юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр асуултын нөгөөд хариултын цугт нь өгнө шүү дээ оролтоор. Тэгээд тэн дээр трансформер давхаргаа улаан хийгээд тэгээд эцэст нь тэр гарч ирж байгаа хамгийн сүүлийн давхаргуудыг хооронд нэмдэг ч юм уу тийм.
тэн дээр зүгээр шугамн хувиргалт хийгээд нэг тоо руу хөвөлж гэсэн. Загвар маань яг ийм загвар байна. Мэдээж 0-оос эхлэхгүй энэ загвар маань өмнө сургасан загварыг ашиглаа явж байна гэсэн. Яг тэгэхээр бид нар өмнө сургасан загвар маань хэлийг ойлгодог загвар байгаа шүү дээ. Энэ бичсэн юмыг ойлгодог загвар. Тэгэхээр тэр ойлгодог чадвар нь бидэрт мэдээж хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр яагаад 0-оос эхлэх юм бол энийг ойлгоход бүр ойлгодог болох хэрэгтэй гэсэн үг хэлийг. Тэгэхээр чинь бид нар маш их сургаж иж хэл бичвэрийг ойлгодог болно. Тэгэхээр аль хэдийн ойлгодог загвараас эхэлж байгаа болохоор сургалт маань хамаагүй харьцангуй амархан болж байгаа гэсэн. За одоо ингээд нөгөө хариулт болгонд өөр хариултуудад загвар маань тоон утга өгөөд тэр тоон утга маань хүмүүсийн одоо аль нь илүү вэ гэж үтсэнтэй таарж авах хэрэгтэй. Мэдээж энэ тохиолдолд бол таахгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энэ загвар маань сайн сургагдаагүй юм гэсэн. За төрөний функц яг адилхан. Алдагдлын функцийг бичсэн байна, тийм. Түрүү яг би одоо нөгөө асуулт хариулт хоёуланг бичсэн байна л да. Яг загвар маань асуулт хариулт хоёуланг нь харж авах хэрэгтэй. Тэгээ энэ болохоор нөгөө winning буюу ялсан хариулт, энэ болохоор нөгөө ялгцсан хариулт байгаа шүү дээ. Адилхан асуултанд хариулж байгаа. Тэгээ хааштай юм гэхдээ энэ болохоор одоо бид зөвхөн нөгөө өгдлөөсөө сонгож байгаа юм. Тэгэхээр энэ маань нөгөө онлайн гэсэн юм байхгүй. Бид нар хүмүүсээс өгдлөө цуглуулад авчих юм бол нэг цуглуулад авчих юм бол тэрэн дээр сургаад иж болно гэсэн. За энэ тоол юм аа. Энэ тогтмолт бол хамаагүй тийм. Ерөнхийдөө яг түрүүний л давталтай юм л да. Энэ болохоор загвар маань нэг өгдлийг нөгөө өгдлөөс илүү гэж үзэх магадлал. Энэ болохоор хүмүүсээс авсан жинхэнэ хариулттай. Энэ хоёрыг нийцүүлж байгаа. Негатив лог лайфыг ашиглаад. Ингээд сургангууд одоо нэг загвараас гарч байгаа тоонууд маань хүний үнгээд нийцээд эхлэх хэрэгтэй тийм. Бид нар яг тоонуудыг бол мэдэхгүй тийм. Гол нь нэг нөгөөдгөөс илүү байх хэрэгтэй. Зөв дараалалтай байх хэрэгтэй. Дараал нь бид нар дараал өргөцсөн тэр дараалтай нийцэж явах хэрэгтэй гэсэн. За энэ нөгөө түрүүний асуулттай яаж юм те? Одоо хэмжиж байгаа байхгүй юу? Нөгөө юу загвараас сурж шүү дээ, шагналын загвараа. Тэгээд хэл загвар маань хэр сайн сурж ирээ гэдгийг хэмжиж байхдаа хүмүүстэй хэр нийтж ийнө гэдгийг хэмжсэн байна гэдэг тийм. Энэ за миний түрүүний хэлсэн хүмүүс хоорондоо нийцэх хувь нь 75 за 76 хавцаа гэсэн. Хүмүүсээс хоорондоо амар зүрдэг гэсэн тийм. Тэгээд сургасан загвар маань нэг ингээд энэ олон шугамнууд байна тийм. Шугам болгоно хэр их өгдөл цуглуулсан юм бэ гэсэн үг тийм. Хэрвээ бид 8000 хүмүүсээс 8000 өгдөл цуглуулсан бол ийм загвар үүсэж байна. Хоёр дахь ялгаатай юмуд маань загварын хэмжээ гэсэн. 100 сая параметртэй загвар юм уу? 1 тэрбум параметртэй загвар юм тийм. Хамгийн эцэстээ болохоор 10 тэрбум, 10 тэрбум, 20 тэрбум шиг хэмжээтэй загвар. Нэгдүгээр тарж байгаа том загвар илүү сурч юм тийм. Том байх чинь маань илүү юм өндөр юм чадвар. Хоёр дахь ажиллаж байгаа юм маань болохоор илүү дата дээр сурах тусмаа илүү өндөр чадвартай болж байна гэсэн тийм. За яг хүний төвшөнд очиж чадсан бол энд арай очиж чадаагүй юм тийм. Гэтэ нэлийн төгсөн байгаа юм тийм. Шөө жоохон том загвар, шөө жоохон илүү дататай бол энэ нь бол нэлийн төгж очих юм гэсэн. Би түрүү хэлсэн хэрвээ ensemble of games буюу одоо би 5 хүнийг өөр 5 хүнтэй харьцуулж байгаа бол тэр хоорондоо нийцэх магадлал маш өндөр. Энд бол арай очих болоогүй юм тийм. Тэгэхээр ингэж бичсэн юу бол ингэж хийх гэсэн. Нэгор загварынхаа чадамжийг энэ үеийнээс авсан слайд ерөөдөө сая юмыг процессыг давтаад хэлж байна тийм. Маш олон хариултыг сонгож аавна. Тэмдэр хүмүүсээс оноо
зөвлөлөө тийм хүмүүсийн үнэлгээг аваад тэн дээр reward загвараас суугаад тэгээд энэ дараалтын тэнцвэхээр бид сургаж шүү дээ. За ингээд reward загвар маань дууслаа. Ингээд дараагийн шатлал маань reinforcement learning гэдэг юм байна. Орох чинь. Тэгэхээр энд юу асуулт хариулт байвал. За үеийн шагналын загвар дээр ямар нэгэн асуулт ойлгоогүй юм байна. За. Энэ энэ за тийм. Мэдээ human одоо ямар нэг асуулт модель ингээ хоёр жинрээ тэгээд нэг лайбраар орж ирээд энэ нэлүүгээд бичсэн байгаа шүү дээ. Тэр болохоор яг одоо манай энэ график y axis дээр accuracy ингээд хязгаарч байгаа ground truth байгаа шүү дээ. Тэр болохоор тэр ground болохоор хариултууд гаргаж байгаа гэсэн үг үү? Тэгэхээр яг энэ одоо проценттэй яаж бодож гаргаж ийнэ гэсэн үг үү? Асуулт нь. Ground truth-ийг яаж гаргаж авсныхаа дараагийн энэ бол ground truth гэсэн байхгүй гэсэн үг. Яг л хүн бол өөр хариулт өгдөг шүү дээ. Тэгэхээр ground truth яг энэ бол хамгийн эцсийн хариулт гэсэн байхгүй гэсэн. Гэхдээ бид нар бол нэг хүний сонголт нөгөөний сонголттой хэр таарч ийнэ вэ гэдгийг хэдэн таарч ийнэ гэдгийг бол хэмжиж болно тийм. Тэгэхээр тэрний тулд эхлээд нэг хүнээс 100 асуултан дээр сонголтуудыг бичээд авчихна. А нөө Б нөө А нөө Б нөө тийм. Тэгээ хоёр дахь хүнээс бас яг 100 сонголт нь А нөө Б нөө гэдэг. За энэ А Б хоорондоо хэдэн таарч ийнэ гэдэг хүн дунджаар хүн байх юм бол 76 таарна гэсэн. Үлдсэн 20 хэдэн зөвөн гэсэн тийм. Тэгэхээр одоо манай reward model жишээ 64 мянган example дээр 75% орчимтой accuracy-тэй байна гэж бид нэг грамм чөлөө дататай харьцуулж хийж байгаа шүү дээ. Тийм нэг хүнтэй харьцуулж байгаа. Нэг хүнтэй харьцуулж байгаа тийм. Тийм нэг хүнтэй харьцуулж байгаа. Тэгэхээр тэр хүнийх нь мэдээж грамм чөлөө биш шүү дээ. Яг бол нөгөө хүнтэй тэр чинь 75% таардаг. Тэгэхээр яг энэс дээшээ гарна гэдэг бол маш хэцүү гэсэн. Ер нь бол нэг хүнтэй харьцуулж байгаа үед бол боломжгүй гэсэн. Тэр хүнийг айгүй сайн мэддэг, ямар хүн бэ гэдгийг мэддэг бол энэс дээшээ гарах боломж байхгүй гэсэн. Тэгвэл олон хүнийхээс одоо ардсан зарчим. Тийм, тэр нь болохоор энэ ансамбл байна. Тэгвэл ардсан зарчмын гарч ирсэн хариулттай харьцуулсан граф байж болно гэсэн. Тэгээ энэ бол тэр биш байна. Тэгээд тэрнтэй харьцуулсан бол бүгдөө жоохон дээшлэх байна. Нэг хүний хариулттай биш. Олон хүний одоо нэг олонхын саналыг авсан хариулттай харьцуулах юм бол арай өөр загвар болчих юм. Бүгдөө жоохон дээшлэх байна тийм. Гэхдээ мэдээж эзээч одоо энэ дээр ахиж очих боломж байхгүй байх тийм. Энийг явсан давах боломж байхгүй гэсэн. Надад хэрэг зөв практикал асуулт байхгүй. Трансформ өмнө сургацсан байгаа модель дээр language модель хийдэг навч хийж байгаа нөгөө нэг лейер залгаад бодно гэж үүрэг архитектор сайжруулж шүү дээ. Тийм. Одоо жишээ нь GPT 3 ч юм уу эсвэл Llama-гийн сүүлийн модель болж бол амар том загвар байна шүү дээ. Тэнгүүд тэрнийгээ дахиад баажид гаргаад трейн хийж гэхүү эсвэл одоо жишээ нь бидний стартапын зүгээс хараад үзэлтэй. Тэгэх юм бол ингээ модель фрейз хийж ч юм уу ямар аргаар нэг хямдхан аргаар нэг юм байна. Мэдээж тийм за тэр энэ адилхан яг хэмжээний том загвар сурахаар өртөг ихтэй гэж болно тийм. Reward model. Тэгэхээр мэдээж нэг сонголт маань жижигхэн загвар суулгаж болно. Жижигхэн ламааг барьж аваад тэрийгээ суулгаж болно. Гэхдээ мэдээж тэрэн дээр юу маань багсан гэдгийг ойлгож авах хэрэгтэй тийм. Чадамж маань багсан гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө өвлийн тоог энэ төр хараад үзэхэд нэг их биш байгаа ч тийм. 64,000 дата гэдэг маань бас тийм ч их одоо хэдэн тэрбум метр болчихоогүй тийм.
Тэгэхээр эндээс сурахад бас тийм ч өвдөг бол нэг тийм гарахааргүй байх гэж бодож байна. Одоо даатагаа зөвлөх хүртэл угаасаа хамаагүй өндөр байх болов гэж бодож байна. Сургалтын өвдрийг бол нэг тоохгүйгээр эсрэгээр дата цуглах хүртэл бол хамаагүй анхаарч чаддаг гэсэн үг тийм. Яг тийм таамаглаж байгаа нь бол тэр мэдээж яг жинхэнэ үсэг ямар болох вэ гэдэг нь мэдээж тухайн байдлаас хамаарах тийм. Гэхдээ бүр яг заавал адилхан загвар байх албагүй. Одоо мэдээж энэ reward загвар дээр арай жижигхэн загвар барьж ирээд сургаж бас болно. Зүгээр гол нь эцсийн үр дүнд одоо нөгөө accuracy маань хэр байх вэ гэдгийг хэмжиж болно. Тэгэхээр шал өөр загвар ч гэсэн болно. Гол нь аль хэдийн сургацсан загвараас эхлэх ёстой тийм. Ямар нэгэн сургацсан загвар авчираад тэрнийгээ сургасан нь хамаагүй хурдан 0-оос эхлэх юм бол энэ бол 60 мянган датанаас хүний хэлийг ойлгодог боломж байхгүй тийм. Тэгэхээр аль хэдийн хүний хэлийг ойлгодог тэр загвар шагналын загвар маань бас мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Бүх чадамжууд тэр шагналын загварт байх шүү дээ. Тэр мэдлэггүй байх юм бол яаж үнэлгээ өгөх юм бэ? Буруу хариулт нь буруу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яалчгүй аль хэдийн сургацсан загвараас эхлээд тэгээ суугаа явшин. Хамаагүй төхөмтэй гэсэн. Энэ яг энэ дэр бас хамгийн бага авч болох маань 50% шүү дээ. Зүгээр ингээд таахад 50 гэдэг тоонд ирнэ тийм. Тэгээд хамгийн дээд нь 75. 50-аас 75 байна гэсэн. Тэр бас нэг хийх юу бол байхгүй. За гайг бол одоо юу дараагийн шатлал болох уу? Reinforcement learning. Одоо энэ арай өдийг бол бас хайцсан гайг амархан яваад байгаа юм сайн гэж байна. Энэс цаашаа бас жоохон хэцүү болох. Одоо жинхэнэ математик болж байна. Битээ тийм хэцүү математик биш. За, reinforcement learning. Энийг бол маш олон янзын юм ашигладаг тийм. Одоо нөгөө AlphaGo шатраа нөгөө Go шатраа дэлхийн аврыг хөждөг юм тийм. Бүгд reinforcement learning. StarCraft тоглодог байсан тийм. Эний цаана юу байгаа юм бэ гэдгийг сурах. За бид нар хариулт өгдөг загвар байгаа. Generations тийм. Ямар нэгэн асуулт өгөхөд хариулт өгдөг загвар байгаа. Бид нарт бас reward мод тэр шагналын хариулт нь гаргацсан шагналын өгдөг загвар байгаа. Тэр зорилго маань ерөөсөө аягүй тодорхой тийм. Тэр хамгийн сүүлд гарч байгаа тэр үнэлгийг шагналыг бид нэр ихсэх хэрэгтэй. Тэр зорилго, тэр ангийн зорилго тийм. За гэвч өдийг бол бид дандаа нөгөө gradient descent гэдэг арга ашиглаж ирсэн шүү дээ. Буюу одоо нэг уламжлалт бодоод тэр уламжлалаа харж агаад ямар нэг юм ихсгэж болно тийм багасгаж болно. Гэвч бид нар энд уламжлалт бодох боломжгүй. Яагаад вэ гэхээр энд одоо нөгөө загвараас маань магтууд гарч ирж байгаа тийм. Бид нар магтлаас бол уламжлал авч болно. Тэгтэл тэр магтлаас бид нэгийг сонгоод авчлаа шүү дээ рандомаар. Сонголт хийчихэнгүүт уламжлал авч чадхаа болчихж байгаа. Discrete болчихж байна. Ямар уламжлал авахын тулд функц маань тасралтгүй функц байх шүү дээ. Тоон, бодит тоон утгатай функц байх шүү дээ. Энэ магадлалын тоонуудаас бид зүгээр нэг сонгоод авчлаа шүү дээ. Тэгэхээр тэндүүгээр уламжлал бодох боломж байхгүй. Тасралттай. Тэгэхээр бидний өдрийг бол тэглэж ирсэн нэрсэн gradient descent гэдэг маань хэрэгцээгүй болоод эхэлж байгаа. Эндээс одоо хамаагүй бүх асуудал эхэлж байгаа. Тасралттай болно. Тэр бидний хэл яриа маань зүгээр бидний функцээр ярьдаг байсан бол тийм 0 5 0 6 0. Тэгсэн бол ямар ч асуудал байхгүй. Даанч бидний үг яриа маань discrete буюу ийм бүхэл юмудаас бүрдэж байгаа шүү дээ. За ингээ уламжлал авах боломжгүй болчихлоо. Ерөнхийдөө ингээд би түрүүнээс supervised арга гэж байгаа. Supervised гэдэг маань хариултаас нь сурах арга тийм. Хариулт нь өгсөн тийм зүгээр дуурайгаас сурах арга. Unsupervised learning гэж танаас сонссон байж магадгүй. Энэ маань ерөнхийдөө ямар ч хариулт байхгүй, ямар ч шагнал байхгүй зүгээр л юу байгаа гэсэн. Тэгэхээр language model-ыг unsupervised learning гэж бас үзэж болно тийм. Яг бид тэр зүгээр л бичвэрүүд текстүүд өгсөн байгаа шүү дээ. Ямар нэгэн асуулт мэдхгүй тийм. Тэндээс сурж байгаа болохоор
Unsupervised learning гэж бодож болно. За reinforcement learning гэдэг маань болохоор алдаанаас суралцдаг. Өөрөө оролдож үзээд зөв алдаа гарч ийн үгүй гэдгээс хамаарат сурна гэсэн үг тийм. Бид нар сургууль дээр бол мэдээж багш заадаг бол ажлын талбар дээр гараад ирэх юм бол чам заах хүн байхгүй бол чи алдаанаас л өөрөө сурахаас л байхгүй шүү дээ. Янз бүрийн хийж үзээд болж гинөө болохгүй байна уу гэдгийг хасаагаад тэндээс за ийм хийвэл болт юм байна, ийм хийвэл болдгүй юм байна гэдгийг сурах хэрэгтэй болж байгаа. Тэгээд хэлний загвар дээр маань болохоор ямар нэгэн бид хариулт өгнө бид мэдээж дотроо бол процентээр бодож байгаа тийм хариултууд маань магадлал байгаа. Гэтэ бид тэндээс нэгийг сонгоод хэлнэ тийм. Тэгээ сонгоод хэлэнгүүт биднэрт маань шагнал гарч ирж байгаа шүү дээ. Тэр шагналаас бид нэр одоо сурах гээд байгаа юм. Ай шагналыг аль болох хэсэг. Тэгээд энэ мэдээж одоо бид нэр одоо энэ нөгөө гоо шатыг тоглож байгаа юм бол эн чинь бас дискрет шүү дээ. Нүүдэл гэдэг маань ямар нэгэн тийм тасалдахгүй юм биш тийм. Нэг юмыг сонгоод тэгээд нэг газар руу нүүлгэж байгаа. Тэгэхээр тэндээс уламжлал авах боломжгүй. Бас StarCraft ч юм уу янз бүрийн тоглоом тоглож байгаа бол эсвэл робот ч юм уу бүгд дээр шийдвэр гаргаж байгаа бол тэндээс уламжлал бодох боломжгүй болчихж байгаа. Роботын дээр яагаад уламжлал бодох боломжгүй юм бэ гэхээр гадны орчин гэж байгаа шүү дээ. Одоо энэ физикийн дүрмүүд тийм чи юм барьж байгаа унаа чи юм физикийн дүрмүүд маань тэрүүгээр уламжлал авах ямар ч боломж байхгүй. Ерөнхийдөө RL дотроо хоёр янзын үндсэн аргууд байдаг. Policy based, policy гэдэг маань бодлого тийм. Policy based бодлоготой суурилсан. Одоо нөгөө policy загвар байгаа шүү дээ. Тэрэн дээр илүү суурилсан арга байгаа. Тэгэхээр энэ маань юу юм бэ гэхээр боломж зөвлөлт болгонд бид нар магадлал харилцуулж байгаа. Тэгээд тэр магадлалын дагуу үйлдэлийг сонгоно. Тэгээд аль мэдээж аль болох шагналыг хэсэг зорилготой байгаа шүү. Тэгэхээр энэ маань бидний одоо ашиглах юм шиг. Яг л бидний өдий болгоно language model нь шүү дээ. Загваруудыг үйлдэл гэдэг маань одоо нөгөө юу гэсэн. Үгний сонголт гэсэн үг тийм. Тэрэнд маань бид магадлал хариуцсан гаргалтсан байгаа шүү. Бид нар одоо энд хэрэглэхгүй ч гэсэн нөгөө тал нь болохоор value based гэж арга байгаа. Тэгэхээр энэ маань юу юм бэ гэхээр үйлдэл болгоно магадлал биш. Үнэлгээ хариуцсан гэсэн. Энэ үйлдэлийг хийвэл ийм үнэлгээтэй их баг гэсэн үнэлгээтэй гэсэн. За тэгээ мэдээж үйлдэл сонгох болохоор аль өндөр үнэлгээтэй үйлдэл сонгоод явчихна гэсэн тийм. Ийм хоёр жоохон юу байна гэсэн. Тэгээд одоо нэг дэлхийн аварга шатрыг нэг гоогоор хоцсон шүү дээ тийм. Тэгэхэд бол энэ хоёуланг нь ашигласан байж байна. Үнэлгээг бас харж ирсэн. Яагаад тэгэхээр одоо яг одоогийн хөлгийг хараад тэнд үнэлгээ өгч ирсэн. Тэгээд тэр үнэлгээндээ суурилж одоо AI маань дотроо нэгээс олон янзын боломжуудыг шалгаж юмжсэн байгаа. Гэхдээ бидний хувьд бол зөвхөн policy based гэдгийг ашиглана. Бодлого суурилсан. Бодлого суурилсан гэдэг маань бид заавал тэр үнэлгээг бол өгөх шаардлагагүй гэсэн. Гэхдээ үнэлгээ гэдэг нь буцаж гарч ирэх баг. Тэгээ RLHF дээр бол одоохондоо бол зөвхөн policy based аргачлалууд явж байгаа. За тийм магадлалын дагуу үйлдэлээ сонгоод явж байна. Ерөнхийд нь бодож үзэх юм бол алхам тутамд бид шагнал авах боломжтой. Уламжлал авах боломжгүй ч гэсэн уламжлалыг бид багцаалж бодно. Ойролцоогоор бодох боломжтой. Тэгээд нөгөө уламжлалтай ойролцоо бодчих юм бол амьдрах gradient descent-ийг адилхан аргаар ашиглаад сургана гэсэн. Тэгэхээр бас өмнөх юмтай тийм ялгаагүй. Ерөнхийдөө ойролцоо зөвхөн уламжлал бодохдоо бид арай өөрөөр бодно гэсэн. За policy үйлдэл аавна. Ерөнхийдөө бол тийм хэрвээ ингээд робот бидээ сургаж байгаа бол тэнд орчин гэдэг юм бас маш том юм болж ирж байгаа. Хийсэн үйлдэл маань орчинд нөлөөлөд би энэ гар утсыг ингээд барьж байгаа бол унгаах юм бол тавих юм бол энэ доош унах шүү дээ тийм. Энийг одоо энэ унах юм дүрм ч юм уу тийм энийг болохоор орчин шийдэж байгаа. Робот бид өөрсдөө шийдэхгүй шүү дээ. Хэлний загвар дээр бол орчин гэдэг юм баг байхгүй. Үйлдэлээ сонгоод ерөнхийдөө болчихж байгаа. Тэгээд дараа нь харгалзах шагнал гарч ирнэ тийм. Үйлдэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ дөрвөн нийт хамаа байдаг.
Тэгээд суралц шагналаасаа бидээс суралцах гэдэг. За тэгээд робот ч юм ямар нэгэн юм хийж аваад маш олон үйлдэлүүдийг хийжтэй. Нэг үйлдэлийн дараа нөгөө үйлдэлгээ сонгоод тэр болгоныг ингээд олон үйлдэлүүдийг өгсрүүлж хийсний дараа төгс дуусна тийм. Тэгээд ингэж дуусаад нэг юм хийж дуусныхаа нэг тоглолт юм тийм хийж дуусныхаа дараа нийт шагналаа өсгөх зорилготой гэсэн. Бидний бичвэрээр энэ баг хамаагүй олон үйлдэл энэ төр авахыг бид ер нь хэрэгцээгүй. Бид яг ганцхан хариулт өгөх ёстой шүү дээ. Тэгээд нэг хариултайгаа үйлдэлгээ бодчих юм. Бусад юмд хэрэглэж байгаа бол яалтчгүй түрүүний нөгөө шатар дээр бид нар ярьсан тийм даамн дээр ч юм олон үйлдэл хийгээд олон шагнал авах бол энийг бодох хэрэгтэй болно. За нэр томьёонууд те state гэдэг маань бид RL дээр state гэж хэрэглэдэг. Тэр нь болохоор одоогийн төлөв байдал гэдэг маань одоогийн яг бүх юм биш болчих. Одоо яг ямар шатар дээр бол одоо хөлөг маань яг ямар араа юм бэ те. Робот дээр болохоор яг одоо бидний хүрээлэн орчин ямар юм бэ гэдэг. Тэмдэглэдэг нь ST T гэдэг маань одоо нөгөө цаг хугацааны T те. За policy гэдэг маань одоогийн нөхцөл байдалд дараагийн үйлчлэлийг сонгох магадлал те. Энийг бид policy-гоор бидний хувьд бол энэ маань language model шүү дээ. За тэгээд transition function гэдэг маань environment талд орж байгаа. Энэ орчин одоогийн байгаа нөхцөл байдалд энэ үйлдэлийг хийхээр нөхцөл байдал маань яаж өөрчлөгдөх вэ гэдгийг яаж гэсэн. Даамн дээр бол мэдээж чи нэг үйлдэл хийн. Тэгтэл нөгөө тал чинь бас нэг үйлдэл хийн шүү дээ. Ингээд юм маань өөрчлөгдөж байгаа байхгүй. Чамаас хамааралгүйгээр өөрчлөлт болно гэсэн. За reward гэдэг маань ойлгомжтой тийм. Нөхцөл байдал болгон шагнал өгж байгаа. Нийт шагналаа бид нар return гэж нэрлээд өгч байгаа. Гэхдээ бидний хувьд бол ерөнхийдөө энэ хоёрыг адил reward ганцхан reward-аар юм очих болно. Тэгэхээр одоо бидний хувьд болохоор энийг юу гэж ойлгох вэ гэхээр state буюу нөхцөл байдлыг маань зүгээр нөгөө одоо хүртэл үүсгэсэн бичиг байгаа шүү дээ. Асуулт байна. Бидний өгч байгаа хариулт гэх юм тийм. Энэ бүгд маань state. Тэрс ингээд энгийнээр явчих. Бидний RL одоо яг нэг language model дээр болохоор ганцхан л үйлдэл юм тийм. State нь болохоор асуулт гэсэн үг тийм. Асуулт орж ирлээ. Тэр маань state. Policy гэдэг маань action гэдэг маань хариулт гэсэн үг тийм. Үйлдэл гэдэг маань хариулт. За transition гэж баг байхгүй. Зүгээр л тэр хариултыг залгуулаад бичнэ гэсэн үг шүү дээ. За шагнал байгаа. Бид нар тэгтээ ганцхан үйл хийж байгаа болохоор ганцхан шагнал тэр return reward хоёроо ингэж адилхан юм. Ганцхан reward гэдэг нэр тань ашиглаа явуулчих байгаа. Тэгээд сонголтын маань зорилго маань мэдээж загвар шагналаа эсрэхтэй. Тэр шагналыг одоо загвараа өөрчилсөөр хагаад ямар нэгэн байдлаар өөрчилсөөр хагаад бид шагналаа эсрэх гэдэг юм шиг. За уламжлал авах боломжгүй яагаад бид нар тайлбарсан тийм. Яг бид үг сонголт хийчихгүй тэр маань тасралттай болчихж байгаа. За тэгээд reinforce гэдэг энэ 90-ад онд гарч ирсэн алгоритм байгаа. Хамгийн хэрэглэгддэг алгоритм гэж үзэж байна. Бас хамгийн энгийн ч гэж үзэж байна. Хамгийн амархан алгоритм. Эхэндээ зөвхөн ганцхан үйлдэлтэй бид нар бодож үзэж байна. Энд томьёо гарч ирж байна. Угаасаа бид нар бидний хувьд бол ганцхан үйлдэл хийж байгаа ш. Ганцхан хариулт өгч байгаа тийм. Тэгэхээр ганцхан үйлдэлтэй бодъё. Бидний зорилт гэдэг маань энэ шагнал байна тийм. Тэр хариултанд өгж байгаа шагнал тэр хариултыг гаргах магадлал хоёрыг үржүүлчих байгаа гэсэн тийм. Тэгэхээр ерөөсөө бидний авах шагнал гэсэн үг шүү дээ. Бидний авах шагнал энэ тоог бидний ихсэх гээд байгаа гэсэн. Дундад шагнал тийм. Загвар маань ямар магадлалтай гаргаж байгаа хариулт гаргаж байгаа тэр магадлалын дагуу бид нар шагналаа бодчих юм. За энэ ерөнхийдөө сүүлийн слайд ахаа. Тэгээд